Итгэл охин хаврын нэгэнд дулаахан өдөр хичээлдээ явхаар автобусны буудлын руу алхаж байлаа. Удахгүй шалгалт дуусаж зуны амралт эхлэх гэж байгаа болохоор тэр их л баяртайгаар амралт эхлэхээс өмнө ангийнхантайгаа юу хийх талаар бодно, инээмсэглэн алхана. За вэз, найзуудтайгаа хамт гадуур зугаалаад гой хоод идэж хөвчлөлтэй цагийг өнгөрөөнө. Итгэлийн зам дагуу үе тэнгийн бололтой зурагчийн дүрэн тутас өмссөн 5 хөвгүүн зогсож байгааг тэр харлаа. Итгэл тэдгээр хөвгүүдийг харангуйтаа зог тусаж тэднээс холуур дойрж явах гэсэн боловч тэр чигээрээ явхаас өөр аргагүй байдалд оров. Хөвгүүдийн хажуугаар зурж өнгөрөх яг тэр үед хөвгүүд санаатайгаар итгэлдээ хамгийн ойр зогсож байсан нэгнийгээ итгэл рүү түлхчихв. Ёо, болтоо. Чи охин харж байгаад яг газар унах гэж штэ. Баяс. Хөвгүүд чанга нээлтсээр хоцров. Итгэл цочиж айсандаа өөдөөс нь юу ч хэлж чадалгүй ичиж санаа зовн гүөх шахан хар хурдаараа зурж өнгөрөв. Үгүй яахлаараа хөвгүүд олголоо нийлэхэрээ яагаад ингэж хүнийг айлгаад шоглоод байдгийн болоо? Хэрвээ ганцаараа явж байсан бол энэ хөвгүүд ингэж шатахгүй те. Яасан муухай юм бэ? Итгэл инхүү бодон автобус хүлээн зогслоо. Итгэлийн хэсэг хугацааны өмнө баяртай байсан тэр мэдрэмж үгүй болж сэтгэлээр унаж орхив. Итгэлд дарамт үзүүлсэн хөвгүүд хөөрөн өнгөрч дахиад өөр ойтыгч бас зочоож айлгасаар байх нь тэр цаана сонсогдно. Итгэлийн сууг автобус ирж тэр автобусандаа суулаа. Автобус нэлээд их хүнтэй байсан бөгөөд итгэл хүмүүсийн дундуур зурж явсаар хамгийн арын хэсэгт очин бариулнаас барин зогсов. Гинэт итгэлийн өгцөнд хин нэгний гар хүрээд өнгөрөв. Итгэл ихэд цочортно. Юу вэ? Сая юу хийсэн бэ? гэж бодон эргэж харлаа. Ард нь өөрөөс нь өндөр ахимх насны нэг ах зогсож байх юм. Итгэл дотроо За, санамсаргүй л хүрсэн байлгүй дээ. Олон хүнтэй байгаа юм чинь гэж бодоод өөрийгөө тайвшруулна, буцаж урагшаа харан зогслоо. Гэтэл автобуст хоормослох тэр үед араас нь шахад зогсоод итгэлийн бэлхүүсээр нөгөө ах тэрээр итгэл ихэд зочин эргэж хартал хойно зогсож байсан тэр хүн үл ялэг нэмсэглэн юу ч болоогүй мэд зогсож байв. Айж сандарсан итгэл өөрийнх нь зогсоол болоогүй байсан ч яг л өөрөө буруу юм хийсэн хүн шиг хар хурдаараа автобуснаас буув. Автобуснаас буух үедээ нүүр нь улайж ихэд дайн бухимдсан байлаа. Итгэл энэ хүн яагаад юм уухай бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа юм болоо? Миний биед халтаж дураараа хурж байгаа юм бэ? Яагаад октод бид нарыг иймэрхүү байдлаар ичээж дарамтлж байгаа юм бэ? Тайван алхаж, тайван гадуур явж болохгүй юм гэж юу? итгэл инхүү олон зүйлийг бодон хариулт хайсаар алхлаа. Итгэл гэртээ ирж өөрт тохиолдсон зүйлсийн талаар эгчтэй нэг бүрчлэн ярив. Итгэлийн нэгчж мөн өөрт тохиолдож байсан зүйлсээ ярилцаж энэ зөвхөн итгэл тохиолдсон юм биш. Олон охтууд бас найзууд нь ийм байдалд орж байсан тухай хэлв. Мөн энэ нь итгэлийн буруу биш. Хинч чиний бид зөвшөөрөлгүй хүрэх ёсгүй гэдгийг тайлбарласаар тэр хоёр нэлээд удаан ярилцав. Энэ бол хүний эрхийн зөрчил юм. Хүний биед халдсан бол бэлгийн сэдэлтэй аливаа үйлдэлд гаргасан бол хохирол учруулаагүй ч түүнийг зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг. Та үүнийг мэдхүү? Хин нэгний тухгүй байдалд ортол нь ширтэх, порнографик зураг, бичлэг үзүүлэх, шүглдэх, бэлгийн сэдэлтэй үг хэллэгээр дуудах, биедэн зөвшөөрөлгүй хүрэх, араас нь дагах, гутаанд оромжлох зэрэг нь бэлгийн дарамт болдог. Та үүнийг анхаараарай. Хэрэв охид богино юб эсвэл задгаан ангиртай цамц юу ч өмссөн бай, хувцас, гадна төрхөн тэдэнд дарамт учруулж, хүчирхийлж болно гэсэн үг огт биш. Хүн өөртөө таалагдж гоё мэдрэмж авахын тулд л хувцасладаг. Түүнийг буруугаар ойлгож эсвэл тоглоом наргаа хийж байна гэж бодно. Бусдыг таагүй байдалд оруулж бүдүүлэг зан гаргадаг юм биш үү? Үүний үр дүн сөрөг байдаг. Бэлгийн дарамтанд өртснөөр охтод сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох, айх, сандрах, цочих, нойргүйдэх, хар дарж зүүдлэх, түгших зэрэг сөрөг үр дагаврууд бий болдог. Бэлгийн дарамт үзүүлсэн хүн хуулийн хариуцлага хүлээх, бусд хүмүүст бүдүүлэг, соёлгүй харагдах зэрэг сөрөг талууд ч бий.
Та заавал мэдэгдээрэй. Хэрвээ чи бэлгийн дарамтын ямар нэг тохиолдлыг сонссон, эсвэл гэрч болсон үед түүнийг цагдаагийн байгууллага буюу 102 эсвэл 108 утсанд мэдэгдээрэй. Тэд тохирсон арга хэмжээг хуулийн дагуу авах болно. Надад хамаагүйгээд дуугүй өнгөрч байгаа юм биш үү?